Их бүтээн байгуулалт Эрдэнэс Монгол нэгдэл. Монгол улсын уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн удирдлага менежментээр хангах үүрэгтэй Эрдэнэс Монгол нэгдэл нь 31 хуулийн этгээд 18,000 гаруй ажилтан албан хаагчдтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд 80,000 гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнд алтны 1619, мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 66 сая, хайлуур жоншны 122 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдаад байна. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй ба бодлогойтсон нөөц нь 9.8 тэрбум тонн байна. Эрдэнэс Монгол нэгдэл нь Монгол улсын батлагдсан нүүрсний нөөцийн 26%, зэсийн нөөцийн 18%, жоншны нөөцийн 22%, төмрийн нөөцийн 15%-ийг эзэмшиж, экспортын орлогын 34%-ийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын хамгийн том үйлдвэрлэгч юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй удирдлагын тогтолцооны шинжилэлт, цогц реформын ажил үр дүнгээ өгч, эдийн засгийн болон нөөц ашиглалтын хувьд дэвшлүүд дүгнэгдсээр байна. За тэгэхээр Эрдэнэс Монгол нэгдлийн энэ цогц реформ, энэ тогтолцооны шинжилгээ гэдэг зүйл бол ингээд 2022 оноос хэрэгжээд үр дүн гаргаад бас нутагшаа төлөвшөөд ингээд явж байгаа. За энэ бол ингээд тасралтгүй явах юм процесс, улам сайжран явах. За энэ нь бол эцсийн дүндээ нэгдлийн энэ үйл ажиллагааны үр дүн за цаашдаа явах замын зураг болж л явна гэсэн. 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын гүйцэтгэх удирдлагын уулзалт зохион байгуулагдлаа. Гүйцэтгэх удирдлагын уулзалтаар нэгдлийн 2024 оны ажлын үр дүн болон 2025 оны зорилтоо хэлэлцсэн юм. Түүнчлэн 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгож байгааг онцлоод томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашигыг сайжруулах чиглэлээр Эрдэнэс Монгол нэгдлийн гүйцэтгэх захирал Наран цогт харьяа салбар байгууллагуудын удирдлагуудад үүрэг өглөө. За 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгож зарлж байгаа нь ямар учиртай вэ гэхээр хамтарсан засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 14 мега төсөл зарлагдсны эцэндээ бол 6 энэ Эрдэнэс Монголын нэгдлийн харьяа бүрэлдэхүүний компаниуд дээр хэрэгжих ийм төслүүд байгаа. Тийм учраас одоо их том бүтээн байгуулалтын дээр бид нар нэлээд онцгой анхаарч ажиллахаас өөр аргагүй байдалд байгаа гэсэн. Энэ маань өөрөө манай дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд ч тусаж одоо манай батлагдсан ийм төслүүд. За ер нь бол нэг бидний зорилт бол энэ төслийн санхүүжилтэнд зориулж 25 онд бол 1 тэрбум долларыг босгох ийм зорилттой ажиллаж байна. Энэ тэрбум доллар бол энэ манай том төслүүдийн бүтээн байгуулалтанд зарцуулагдах. Эрдэнэс Монгол нэгдлийн хувьд сайн засаглал, чадварлаг боловсон хүчин санхүүгийн нөөц бололцоог бүрдүүлж, удирдлага менежментээ сайжруулж, олон улсын төвшөнд ажиллах боломжуудыг бүрдүүлснээр харьяа компаниудын үйл ажиллагааны үр дүн, дотоодын болон олон улсын зах зээл дээрх өрсөлдөх чадамжууд сайжирч тогтворцсоор байна. Тулгараад байгаа хүндрэл бэрхшээлүүдийг хамтдаа даах, шийдвэрийг хамгийн оновчтой төвшөнд гаргах, шуурхай ажиллах, цаашид ирээдүйд хийх хөрөнгө оруулалт, төлөвлөлттэй ажлуудыг бас бодиттой болгох ийм маш эерэг дүрсээр харагдчих. Өнөөдрийн энэ уулзалтаар бол бас цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр ялангуяа толгой компаниас хараад компаниудыг хэрхэн удирдах чиглэлээр нэлээд олон чиглэлүүд авч байна. Энэ бол цаашдаа нөгөө бодлого тодорхой, чиглэл тодорхой, үйл ажиллагаа тодорхой, ганцхан зардал хэмжсэн ийм их чухал зохион байгуулалт байгаа. Асуудлаа хамтдаа шийддэг. За нөөц бололцоо, хүний нөөц, технологи, одоо мэдлэг, ур чадваруудаа харилцсан одоо хуваалцах замаар илүү бүтээмжтэйгээр, илүү өгөөчтэйгээр ажиллах боломжтой болчих. Өөрөөр хэлбэл энэ тэнд одоо илүү хүч, илүү хөрөнгө царамдахгүйгээр одоо хамгийн нягт байдлаар хамгийн өндөр бүтээмжтэйгээр ажиллах стратеги бол яхаарахгүй нэгдлийн зарчмаар ажиллах гэж байна.
үзэж байгаа. За сүүлийн одоо ялангуяа 2 жилийн хугацаанд бол үнэхээр бас манай одоо бидний ярьдгаар бол толгой компани Эрдэнэс Монгол нэгдэл маань бол маш их одоо ажил хэрэгж үр бүтээлтэй ажиллаж за өнөөдөр бол нэлээд тэр одоо бидний завгүй ажилласан одоо өдрүүдийн маань үр дүн эхнээсээ гарч ирж байна л да. За ер нь бол олон улсад ч тэр олон улсын одоо уул уурхайн томоохон компаниуд бол группийн тийм ээ нэгдлийн зохион байгуулалттайгаар ажилладаг. Олон компаниуд олон толгойтой болж одоо нөөцийг одоо үр ашиггүйгээр зарлагддаг, үр ашиггүй оновчгүйгээр одоо стратегийг хэрэгжүүлдэг гэсэн дутагдaltaй талууд бол үүсдэг. Бид мэдээж нэгдлийн зохион байгуулалтад орж ажиллаж байгаа мэдээж хамгийн чухал ач холбогдол бол энэ тэнд байгаа илүүдэл нөөц буюу хүний нөөц, машин техникийн нөөц эдгээрийг бас нэгдлийн хэмжээнд хоорондоо шилжүүлж ажиллах мөн нэгдлийн зүгээс дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулж бас ажиллаж байгаатай өөрсдийнхөө бизнес төлөвлөгөөг бас уйж ажиллаж байна. Одоо ач холбогдлын хувьд бол маш их өндөр ач холбогдолтой байгаа. Эрдэнэс Монгол нэгдэл 2024 оны гүйцэтгэлээр зэсийн баяжмал 568.2 мянган тонн, молибдены баяжмал 5.5 мянган тонн, төмрийн хөдрийн баяжмал 2.8 сая тонн, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэл 35.3 мянган тонн, мөнгөний баяжмал 14.5 мянган тонн, чулуу нүүрс 30.1 сая тонн, хөрөн нүүрс 7.7 сая тонн, цемент 220.6 мянган тонн, шохо 35.3 мянган тонн олборлон үйлдвэрлэж, газрын хэвлэлдэх баялагийг оновч удирдан Чингис хаан үндэсний баялагын сандаа 500 тэрбум төгрөг хөрөнгөлүүлж өнөө ба ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулад байна. Манай компани хэдийнэ одоо 10 жил болсон байна. Гашуун сухад ав замын одоо бэлэн байдал, засвар үйлчилгээ, тээврийн асуудлыг бол хариуцаад ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хувьд бол бидний хувьд бол систем байгуулалтын жил боллоо. Ямар ч байсан одоо 2 амрах талбай, за цогццын сумандаан кемпинг барилга, за мэдээж одоо гол одоо анхаарах зүйл маань зам засвартай холбоотой ажлууд манд байлаа. Тэгээд 25 онд бол эдгээр ажлуудаа гүйцэтгэх те 100 одоо жилийн байдлаар өрн одоо 100 ашиглалтанд оруулахаар бид нэр төлөвлөн ажиллаж байна. За манай Монгол Улс Цэвтмэт төрөмжт үйлдвэрийн газар 52 жилийн түүхтэй. За 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт нь хайлуу жаншны жаншийг олборлож улсруулж экспортлж байна. Хоёрдугаарт нь төмрийн өдөр олборлож бас улсруулж экспортлж байна. За гурав дахь нь бол алтны үйлдвэрлэл эрхэлж байна. Ийм 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За өнгөрсөн 2024 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг нь 105 орчим хувь биелүүлсэн. За санхүүгийн, борлуулалтын гэдэг бүхэл чиглэлийн төлөвлөгөөнүүд бол биелсэн ийм он жил байгаа юм. За 24 оны тухайд бол бид нэр төмрийн баяжмлыг 100% бирж арилж байсан. Ерөнхийд нь бирж арилж байгаа бол бас компани санхүүгийн нөхцөл байдал за өрсөлдөөнийг бий болгохын тал дээр бол нэлээд амжилттай хэрэгжиж байгаа гэж хэлж болно. Монгол атом компани 2009 онд байгуулагдсан. Засвар гэдэг дашгт материалын ураныг эдийн засгийн хэрэглэлд оруулах төрийн төлөөллийг хэрэгжүүлэх цаар байгуулагдсан. Замдсан засгийн газар байгуулж 14 мега төсөлд ураны төсөл орсон байдаг. Энэ бол зөвхөн нэг шар нутаг гэдэг юмыг гаргаад байх төсөл биш. Дэлхийн 8 оронд бид нар эрчим хүч байнгын тог цахилгаан нийлүүлэх тийм том төсөл юм. Монголоос авсан шар нутаг гэдэг юм нь Францд очиод цөмийн эрчим хүч түлш болоод хөрш орн 8 улсад тог цахилгаан болж очих ийм төсөл юм аа. Тэгэхээр энэ бол энэ талаараа улс төр манай гадаад бодлого аюулгүй байдлын хувьд үнэхээр том төсөл. Өөрөөр бид нар Европын эрчим хүчний доктортой байдал, эрчим хүчний найдвартай урт хугацааны хангалтыг Монгол улс хийж Монгол улс гол тоглогч болох тийм төсөл. За дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2024 онд төмрийн өдрийн уурхай нөөцийг Жорк стандартын дагуу боловсруулж, за баттай нөөцийг бол 20.7 сая тонноор нэмэгдүүллээ. За мөн соронзон хайвуулын үр дүнд цаашид нэмэгдэх боломжтой боломжит нөөцийг 251 сая тонн байгааг тогтоолоо. За мөн төмөрт толгой төмрийн өдрийн ил уурхайд баяжуулах үйлдвэрийн схемийн өөрчлөлт хийж баяжмлын гарцыг 75% хүргэлээ. За ингэснээр
ойролцоогоор 94 мянган тонн төмрийн өдрийн баяжмал үйлдвэрлэж одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг зардлыг буурууллаа. За компани татврын дараах үзүүлэлтээр нийтдээ 51.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн бол гүйцэтгэлээр 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж төлөвлөгөөт үзүүлэлтэд бүрэн хангаж ажиллалаа. За бид 2025 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, за компани ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх зорилго тавиан ажиллаж байна. Чивава хөвчт компани бол монголчуудын байгуулсан анхны юм нөөцний уурхай байгаа. Өнөөдрийн байдлаар 480-аад ажилтнтай эрчим хүчний нөөц олборлож, төв эрчим хүчний систем, дулааны цахилгаан станцуудад нийлүүлдэг юм үндсэн үйл ажиллагааг явуулдаг. За бидний тухайд 2024 онд бол төлөвлөгөө зорилттой амжилттай 10 хүртэл хуваар ингээд давуулан биелүүлээд ажиллаж байна. За 2025 оны тухайд бол бид мөн өмнөх зорилттой ахиулаад нөөцийг олборлох, нийлүүлэхийн төлөвлөгөөт ажиллаа нэмэгдүүл ийм төлөв гаргаад ажиллаж байгаа. За 2024 оны тухайд онцолж хэрэгжүүлсэн ажил бол манай уурхайн урд газар дээр Эрдэнэс Монгол компани зүгээс Жорк стандартаар хайгуулын ажлын эхний шатыг хийж гүйцэтгэсэн байгаа. За үүний үр дүнд бол нөөцний чанар, за нөөцний давхаргын зузаан бол нэлээд боломжит хэмжээнд нэмэгдэхээр ийм эерэг төр зураг үзүүлэлт харагдаж байна. За ингэснээр одоо манай уурхайг түшиглэж баригдах цахилгаан станцын асуудал, за цаашид эрчим хүчний нөөц үйлдвэрлэх үндсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд байна бол маш ач тустай ийм эерэг зүйл болно гэж бидний хувьд итгэж ингэж найдаж байна. Эрдэнэс хошид компани нь 2024 онд Эрдэнэс Монгол нэгдлийн тээвэр логистикийн стратегийг хэрэгжүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Тээвэр логистикийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, нэгдлийн бүтээгдэхүүн экспортлдог компаниудын тээврийг үр ашигтайгаар зохион байгуулах, тэдний зардлыг бууруулах чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. За 2025 онд бол бид бүхэн гашуун сухад ганц мод ханги гэсэн бомбтууд дээр экспортын логистикийн төвийг бүтээн байгуулна. Ингэснээр бол нэгдлийн бүтээгдэхүүн экспортлдог компаниудын бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд үр ашигтайгаар заасан гэрээний заасан хугацаанд нь худалдан авагчид нь хүргэх ийм чухал стратегийг хэрэгжүүлэхээр бид бүхэн ажиллаж байна. Манай Эрдэнэс алт ресурс компанийн хувьд бол 2024 онд бас их түүхэн сайхан жил болж өнгөрсөн. Манай компани үүсгэн байгуулагдсны 5 жилийн ой тохиолдож бид нар бас 5 зорилттой ажлыг хийлээ. Үүний том ажлуудаас дурдвал орноттой хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийгдсэн байгаль орчин нөхөн сэргээлт экосистемийн бас тэнцвэр байдлыг хангах ажлуудыг хийлээ. Мөн нөөцний нэмэгдүүлэхээр бид нар геологи хайгуулын ажлуудыг хийлээ. Мөн ажилчид хамт олондоо бас дэмжлэг болох үүднээс бид бас олон бүтээлч ажлуудыг санаачилж хийлээ. Гол зүйл бол компани орлого түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтээ үзүүллээ. Бид 418 тэрбум төгрөгийн орлоготой мөн улс орон нутгийн татварт 137.6 тэрбумыг төвлөрүүлж Эрдэнэс бондоос 80 тэрбум төгрөгийг бас өрийг бас дарлаа. Эрдэнэс оюутлага компани 2024 онд хэд хэдэн зөвлөлдөр төвлөрж ажилласан. 14 мегаватт орсон хэрлэн тоон төслийн тэзүүний ажлыг эхлүүлсэн байгаа. Энэ маань үндсэндээ говийн бүс тус авчрах ийм ажил. Ингээд тэзүүний өргөтгөлийн ажлыг эхлүүлээд одоо бол тараасаа эцэслэхийн ажил дээр бол явж байгаа. Хоёрдугаарт нь бид нар төрийн 34% төлөөллийг хэрэгжүүлж компанийн хувьд оюутлогоо менежментэд засаглалд шинжилэл хийх, засаглалыг сайжруулах хүрээнд эдгээр солилцооны хөтөлбөрөөр хэрэгжүүлэе гэдэг тохиролцоонд бас хүрсэн. Мөн одоо оюутлогоотой байгуулсан менежментийн гэрээгээ шинжилье. Зээлийн хүүгээ бууруулах чиглэлээр бас хамтарч ажиллая гэдэг хэд хэдэн томоохон чухал тохиролцоонд хүрч чадсан. Одоо ингээ хэлцээр лугаа бидэд орж байна. Амжилттай хэрвээ хэрэгжиж чадах юм бол Монголын талын өрөөгөөж бол өсөх нь бол дамжиггүй байгаа.
Эрдэнэс Монгол нэгдэл олборлолт баяжуулалт явуулж буй томоохон компаниудынхаа нөөц баялаг тулгуурлан 6 байршилд дараах үйлдвэрлэл технологийн паркуудын төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд зис боловсруулах цогцлбор, ган үйлдвэрлэх цогцлбор, жонш боловсруулах цогцлбор, барилгын материалын цогцлбор, нүүрс химийн цогцлбор, кокс химийн цогцлборыг бүтээн байгуулахаар төлөвлөд байна. Эрдэнэс Монгол нэгдэл дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд 6 байршилт үйлдвэр технологийн парк байгуулахаар төлөвлөсөн. Түүхийн үедээ технологи шингээж, нэмэн үртэг шингээж, дараагийн шатанд боловсруулж, эдийн засгийн бие даасан байдлыг бодитоор бий болгох, эдийн засгийн потенциалыг бодитоор тэлэх зорилгоор дээрх паркуудыг төлөвлөж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Эрдэнэс үйлдвэр технологийн парк компани дээрх төлөвлөгөөг зорилтыг биелүүлэх, хэрэгжүүлэх үүргийг аваад 1 жилийн хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хийгдсэн нэлээдгүй тооцоолол судалгаа, энэ аж үйлдвэрийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг бол нэлээд төлөвлөж ирсэн бэл. Тэгэхээр эдгээр мэдээллүүдээр үндэслээд хамгийн бодитоор олон улсын зах зээлд борлуулагдах үйс, хийж чадах үйс потенциал бүхий харьцангуй прагматик гэж хэлж болох үйс хөгжлийн төлөвлөгөөг бид боловсруулсан. Энэ хөгжлийн төлөвлөгөө бол үндсэндээ ямар нөөцийг, ямар технологиор яаж хөрөх вэ? Ингээд эдийн засаг нийгэмд хэрхэн үр өгөөчтэй байх вэ гэдэг дээр үнэлт өгсөн. 25% үед бол бид дээрх паркуудын дид бүтэц, үндсэн үйлдвэрүүдийн бэлтгэл ажлууд болон түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх, бүтээн байгуулалтын жил гэж зарлаж байгаа. Тухайлбал бид Эрдэнэтийн зис хайлуулах үйлдвэр, дархны ган хайлуулах үйлдвэр, багнуурын нүүрс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ. Мөн хөтлийн паркийн шохон үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ онд багтааж эхлүүлэхээр ажиллаж байна. Кокс химийн цогцлборын хүрээнд 5 толгойд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулаад байна. Эрдэнэс ламтлагын компанийн хувьд бол баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулаад оны өмнө эхний баяжуулсан бүтээгдэхүүнээ Монголын өрөнгийн биржээр дамжуулан зарж борлуулад байна. Мөн 5 толгой нүүрс ач логистикийн төв болон цагийн усны хоолой зэрэг төсөл хөтөлбөрүүдийг бас амжилттай бид ашиглалтанд оруулаад явж байна. Эрдэнэс 5 толгой компани өөрөө бусад нэгдлийн компаниуд дундаас нэг онцлог ялгаатай нь Монгол улсын 3.4 сая иргэн 1002 хувьцааг эзэмшдэг. Үүнтэй холбогдуулаад 2022-2023 болон 2024 оны Монгол ашигын урьдчилгааг болох нийтдээ 480 орчим мянган төгрөгийг Монгол улсын иргэдэд Монгол ашиг хэлбэрээр тараасан байна. Мөн 2024 онд бид компани бас түүхэнд байгаагүй борлуулалт санхүүгийн үзүүлэлтийг гаргаж чадсан. Үүн дээр тодтогоод хэлбэл олборлолт бол 30 сая тонн нүүрсний олборлолт хийсэн байна. 150 сая метр куб хөрс суултын ажил хийсэн байна. Мөн 29.6 сая тонны нүүрс борлуулсан байна. Мөн борлуулалтын орлого бол 3 тэрбум Америк доллар буюу нийтдээ 10.2 их найт төгрөгийн борлуулалт хийсэн. Монгол улсын төсөвт бол 3.4 их найт төгрөгийн төсөв хоригдлуулсан байна. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирлыг бууруулахад нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрс пиролизing үйлдвэрийг багнуурын хүрэн нүүрсний урхайг түшиглэн байгуулах бөгөөд 2026 оны 3 дугаар улиралд багтаан эхний модулыг ашиглалтад оруулж хагас коксжуулсан нүүрсийг үйлдвэрлэхээр бэлдэж байна. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 100-наас гарах утааны бохирлыг 80% хүртэл бууруулах боломж бүрдэх юм. Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай Багнуур хувьцаат компанийн хувьд 47 дахь жилийнхээ өвлийн оргил ачааллын үед ажиллаж байна. 2024 онд бол Багнуур хувьцаат компани түүхэндээ хамгийн их буюу 4 сая 900 мянган тонн нүүрсийг олборлон борлуулж эрчим хүчний салбарт нийлүүллээ. Үндсэндээ 1993 оноос хойш яг үйл ажиллагааны зардлаас олсон ашигын хувьд гэх юм бол анх удаага 1.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж ингээ хувьцаа эзэмшигчдээ 2005 оноос хойш буюу 20 жилийн дараа ноогдол ашиг тараах, ноогдол ашиг хуваарлах ийм шийдвэр гаргаад ажиллаж байна. 2025 оны тухайд гэвэл Багнуур хувьцаат компанийн хувьд хамгийн том зорилго бол үйлдвэр технологийн парк хөх нүүрс төслөө
хэрэгжүүлэх, бодит ажил болгох, Улаанбаатар хотынхоо иргэд нийслэлчүүдтэй одоо гарт нь нийслэлчүүдийнхээ одоо гэр хороолд амьдран суугаа иргэдийнхээ одоо тулганд хөгтөл бадраах энэ одоо ажлаа бодит ажил болгох ийм зорилт тавьж байна. Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний баялагын санг бүрдүүлэх баялагтай эзэн Монголын баялаг Монгол хүндээ реформ нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оныг Эрдэнэс Монгол нэгдлээс бүтээн байгуулалтын жил болгож байгааг энхүү зарлалаа. Бүтээн байгуулалтын жил буюу 2025 онд Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд 507.1 тэрбум төгрөгийг Чингис хаан үндэсний баялагын санд хөрөнгөлүүлэх, засгийн газрын 14 мега төсөл багтсан 7 том төслүүдэд хөдөлгөж, нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих ба нийгмийн хариуцлагын хүрээнд борлуулалтын орлогын 1%-аар хурдны тойрог замын төслийн эхний хөрөнгө оруулалтыг хийх зэрэг ажлуудыг төлөвлөд байна. Их бүтээн байгуулалт Эрдэнэс Монгол нэгдэл.